Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр бүгдөө математикийн хичээлийг дараах зургийг ажиглаад ярилцъя. Дараах зурагт ямар биетүүд харагдаж байна вэ хүүхдүүдээ нэрлэцгээе. Зурагт өгөгдсөн биетүүдийг 1, 2, 3 гэж дугаарласан байна. Тэгвэл эхний биетийг нь юу гэж нэрлэдэг вэ? Хоёр дахь биет маань юу вэ? Гурав дахь биетийг маань юу гэж нэрлэдэг вэ? Нэгийг хэлээрэй хүүхдүүдээ. Эхний 1-р биет маань параллел пептид, 2-р биет маань куб, 3-р биет маань цилиндр. За тэгвэл бүгдээр өнөөдрийнхээ хичээлээр эдгээр биетийн дэлгээсээ хийх мөн гадаргуугийн талбай холох аргыг судалцгаая. Кубын дэлгээсийг санацгаая. За зурагт куб дүрс маань өгсөн байна. Тэгвэл куб дүрс маань нийт 6 талтай. 6 тал маань зургуулын хоорондоо тэнцүү байдаг. Тэгвэл кубын дэлгээсийг харъя. Кубын дэлгээс маань ингэж харагддаг байна. Куб биет маань дотроо өөрийн гэсэн орон зайд оршиж байдаг учраас үүнийг биет гэж нэрлэдэг. Тэгвэл энэ куб биетийг маань хэдэн ширхэг квадрат үүсгэж байгаа юм байна. Дэлгээсийг ажиглаад талуудын хамтаа толцгоё. 1, 2, 3, 4, 5, 6. Нийт 6 ширхэг квадрат бүс маань куб биетийг үүсгэж байна. Тэгвэл дараах зургуудын аль нь кубын дэлгээс болж чадах вэ? Зурагт өгөгдсөн А, Б, В, Г, Д хувилбаруудаас аль нь кубын дэлгээс болж чадах вэ? Зөв хариулт нь В. Мөн А хувилбар маань кубын дэлгээс болж чадна гэсэн байна. Та тэгвэл цилиндрийн дэлгээс хийцгээе. Зурагт цилиндрийг харуулсан байна. Аат нь цилиндр хэлбэрийн хайрцагыг задлж дэлгээсийг нь ажиглаарай. Цилиндр хэлбэрийн хайрцагыг маань задлаад үзэх юм бол дэлгээс нь ингэж харагдах юм байна. Тэгвэл дэлгээс нь ямар төсвүүдээр бүрдэж байгааг ажиглан ярилцъя. Дугуй дүрс 2 ширхэг, дээш өнцөг дүрс 1 ширхэг, цилиндрийг нийт 3 дүрс бүтээж байна. Үүнийг цилиндрийн дэлгээс гэж нэрлэдэг юм байна шүү хүүхдүүдээ. Зургийг ажиглаад төстэй биеттэй харуулцуулаарай. За зурагт 1, 2, 3, 4 дугаарласан байна. Тэгвэл бидний мэддэг биетүүдийг А, Б, В, Г гэж дугаарласан байна. А биетийг куб гэнэ. Б дугаартай биетийг цилиндр. В дугаартай биет маань параллел пептид. Г дугаартай биет маань гурвалжин цувралтай призм харагдаж байна. Тэгвэл бүгдөө ихний куб биеттэй төстэй зургийг олцгоё. За манай хүүхдүүдээ нэгдүгээр зураг бол куб биеттэй төстэй харагдаж байна. Тэгвэл цилиндр биеттэй аль зураг маань төстэй байна вэ? Сайн байна. 4-р номерын зураг маань цилиндр биеттэй төстэй байна. Тэгвэл параллел пептид биеттэй аль зураг маань төстэй байна вэ? 2 дугаарын зураг байна. Гурвалжин цувралтай призм биет маань 3 дугаарын зурагтай төстэй харагдаж байна. Сайн байна хүүхдүүдээ. Тэгвэл куб, цилиндр, параллел пептид, гурвалжин цувралтай призмыг бид нар биет гэж нэрлэдэг юм байна. Биет тус бүр нь хэдэн таласт орой ирмэгтэй болохыг нэрлээрэй. Зурагт куб тус биет маань өгсөн байна. Кубын орой бид нар улаан цэгээр тэмдэглэсэн байна. Тэгвэл таласт мөн ирмэгээс бүтнэ. Цилиндр биет маань таластаас бүтэж байна. За одоо бүгдээрээ хажаалъя. Куб болон цилиндрийн ижил болон ялгаатай зүйлсийг хажаалаад харъя. Куб биет, цилиндр биет маань ирмэг орой таластаараа
ялгаатай байна уу? Ялгаагүй байна уу? Куб өөр ингэсэн таласт орой ирмэгээс бүтэж байна. Харин цилиндр дүрсийг маань бүтэж байгаа төлбөл таласт цилиндр бит маань орой болон ирмэг байхгүй байх шүү. Тэгэхээр цаараарай. Параллел пептидийг авч үзье. Параллел пептид бит маань мөн адил таласт орой ирмэгээс бүтэж байна. За төлбөрөөр гурвалжин сүртэй призмыг ажиглая. Куб параллел пептид 2 маань таласт орой ирмэгтэй байсан бол гурвалжин сүртэй призм маань таласт орой ирмэг байх болов байхгүй болов хүмүүстээ ажиглаад нэрлэе. Орой ирмэг таласт маань гурвалжин сүртэй призмыг бүтэж байна. За тэгвэл харагдаж байгаа эдгээр битүүдээс ялгаатай байгаа нэг битийг нь сонгоорой. Сайн байна хүмүүстээ. Ялгаатай бит бол цилиндр. Яагаад гэвэл бусад куб, параллел пептид, гурвалжин сүртэй призм маань бүгд таласт орой ирмэгээс бүтэж байсан шүү дээ хүмүүстээ. За тэгвэл бүгд одоо куб параллел пептидийн дэлгээсийн талбайг олж сурцгаая. Гадаргуугийн талбай. Зурагт куб дүрс өгсөн байна. Куб дүрсийн нэг талыг 3 см гэж өгсөн байна. Тэгвэл бүгдээрээ одоо дэлгээсийн ажиглая. Куб маань нийт 6 квадрат дүрсээс бүтдэг. 6 талцтай учраас нэгээ завхуулаад 1 2 3 4 5 6 гэж дугаарласан байна. Үүнийг таластын 1-ээс 6 хүртэл дугаарласан байна. Талбайг олохдоо бид нэр А талыг А талаар нь үржүүлж олдог. Тэгвэл кубд маань нэг талын 3 см гэж өгсөн учраас 3-ыг 3 см-аар үржүүлэхэд нэгдэх таластын талбай 9 см квадрат гарсан. Үүнтэй адилхан нийт 6 таласт байгаа учраас 6 талын дөрвөл хоорондоо тэнцүү учраас 6 талцууд маань бүгд 9 см квадрат гарч байна. Ингэснээр тухайн харагдаж байгаа кубын бүтэн гадаргуугийн талбайг нийт 54 см квадрат гэж гарсан байна. За тэгвэл одоо бүгдээрээ параллел пептидийн гадаргуугийн талбай хэмжээг олцгоё. Зургийг ажиглаарай. Параллел пептидийн дэлгээсийг дэвтэрдээ зураарай. Бид нь таласт бүрийн талбайг хүснэгдэд тэмдэглэж нийлбэрийг нь олоорой. Ямар таластууд тэнцүү талбайтай байна вэ? Дэвтрийн нэг нүдийг 1 см квадрат гэж үүснэ. Бид нь таластын ирмүүдийг хэмжиж дэлгээс дээр тэмдэглээрэй. Ямар ирмүүд тэнцүү байна вэ? За параллел пептидийн дэлгээс ажиглая. Параллел пептидийн дэлгээс дээр таластуудын бүгдийг А, Б, В, Г, Д, Е гэсэн үсгээр тэмдэглэсэн байна. Тэгвэл бүгдөө параллел пептидийн талбайг олцгоё. Талбайг олохдоо үүнээс нэг ашиглах анхаарах зүйл маань юу вэ? Гэвэл тооны дэвтрийн нэг нүдийг 1 см квадрат гэж үүснэ. За тэгвэл бид нар тухайн талстуудын талбайг олоход илүү амар болно. За жишээ нь А-г авч үзье. А дээр нийт А таласт маань нийт 2 нүдэнд багтаж байгаа учраас нэг нүд нь 1 см квадрат юм бол 2 нүд нь 2 см квадрат гэж авсан байна. Тэгвэл бүгдөө Б-г ажиглая. Б А-тай тэнцүү байгаа учраас мөн адилхан 2 нүдэнд багтаж байгаа учраас 2 см квадрат болно. В-г харъя. В тал маань нийт 3 нүдэнд багтаж байгаа учраас 3 см квадрат. Г В-тэй адилхан ижил хэмжээтэй адилхан 3 см квадрат. Д маань нийт 6 нүдэнд багтаан зурсан байгаа учраас 6 см квадрат. Е мөн адил 6 см квадрат байна. За тэгвэл эндээс бүгдээрээ
дэлгээсээр ижил тэнцүү дэлгээзүүдийн тэм нэлээсэн байгаа. Ижил дэлгээзүүд маань А болон B хоёр хоорондоо 2 см квадрат гээд ижил байна. В болон Г дэлгээс маань хоорондоо 3 см квадрат гээд ижил байна. Тэгвэл D болон E хоорондоо 6 см квадрат гээд тэнцүү байна. Тэгвэл параллел пептидийн нийт талбай 22 см квадрат гарч байна. Дараах дэлгээсүүдийн талбай хэмжээг олоорой. За одоо бүгдээрээ хамтраад бие дагаад бодоод үзээрэй хүүхдүүдээ. Дараах зурагт куб битийн маань дэлгээс өгсөн байна. Куб битийн дэлгээс өгөхдөө талын 6 см гэж өгсөн байна. Тэгвэл бүгдээрээ кубын талбай хэмжээг олъё. Куб маань нийт 6 талтай буюу 6 талстай учраас 1-ээс 6 хүртэл дугаарласан байна. Кубын талбайг олохдоо бид нэг талыг нөгөө талаар хуржуулдаг. Тэгвэл бүгдээрээ нэг тал нь 6 см, нөгөө тал муу адил тэнцүү 6 см. Тэнцүү 6 хүрчин 6 тэнцүү 36 см. Кубын 6 тал зургуулах хоорондоо тэнцүү учраас бүх талууд маань 36 см квадрат гарч байна. За ингээд 6 талстынхаа талбайг олсон. Тэгвэл одоо бүгдээрээ нийт талбайг олъё. Кубын маань нийт талбай 216 см квадрат. Дараах дэлгээсүүдийн талбай хэмжээг олцгоё. За одоо бүгдээрээ параллел пептид дүрсийн талбай хэмжээг авч үзье. Параллел пептид дүрс маань 5, 8, 2 гэж өгсөн байна. За параллел пептидийнхаа талстыг 1, 2, 3, 4, 5, 6 гэж дугаарлаа. Талбай. Нэгдэх талбайн талстын талбай хэмжээг олъё. 5-ыг өрчин 8 тэнцүү 40 см квадрат. Тэгвэл 2 дахь талбай нь 2-ыг өрчин 8 тэнцүү 16 см квадрат. Уран маань нэгдэх талстайгаа ижилхэн байгаа учраас 40 см квадрат гарч байна. 4 2 дахь талстай ижил хэмжээтэй байгаа учраас 16 см квадрат. 5 5-ыг өрчин 2 тэнцүү 10 см квадрат. 6 5 дахь талстайгаа ижил учраас 10 см квадрат гарч байна. Ингээд энэ параллел пептид дүрсийн маань нийт гадруугийн талбай 132 см квадрат гарч байна. Өнөөдрийн хичээл хэвтэлд орсон хүүхдүүдэд баярлалаа. Гэрийн даалгаварт сурах хүчгийн бичиг хуудас 48 дахь хуудасны номер 257 259-ийн зааврыг уншаад хийгээрэй. Өнөөдрийн хичээл хэвтэлд оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Хүүхдүүдтэй амжилт хүсье. Баяртай хүүхдүүдээ.